За одоо бол биднээс одоо дөнгөж сая бол хонин одоо хяргацсан байгаа. Хяргасан одоо хайчаа цэвэрлэнэ. Хайчаа цэвэрлэхийн тулд тухайн хайчнаас уул ирээ салгаж авна. Уул ирээ хэрхэн салгаж авах вэ гэхлээр одоо энэ улны болт буюу энэ хоёр төрөний чангалсан энэ болтоод одоо ингэж суллаад өгнө. Ингээд суллаад өгнө. Энэ болтыг бол ингээд суллаад эргүүлэхдээ энэ болтын сугартал унт нь бол юу ахгүй суллахгүй. За дээд талын төрөний нэг уул чангасан хэсгээ бас тодорхой хэмжээгээр суллаад өгчнө. Ингээд яг уу ингээд улаан авлаа. Биднээс ашигласан бол ийм болсон байгаа. Тэгээд бол ар дээр нахаад ирээ авлаа. Тэгээд ирээ авлаа. Аптеркийнхаа нөгөө талаар бол одоо энэ нөгөө хоньны машинд орсон, их биеинд орсон ноосыг бол нүгээр ингээд цэвэрлээд малтаад авч бас болно гэсэн үг. Ингээд цэвэрлэж чинь. За ингээд хусаа цэвэрлэж болно. Хэрвээ энэ маань маш их зунгаа гэхтэй бол бас яг үзүүр хэсгийн ч юм уу энэ уул хийдэг хэсэг энэ төрний бас угаа цэвэрлж бас болно гэсэн үг. За одоо биднээс ингээд ашигласан уул ирээн бол одоо халуун бүлээн усанд одоо пери ч юм уу аяга тав угаадаг ийм юу хийгээд одоо бодис хийж жагаад халуун бүлээн усандаа хийчихнэ. Ингээд хэсэг хугацаанд байлгана. Байлгасныхаа ар дээр яхаа өгөхлөөр тухайн одоо уул ирний маань зунгах нь арилдсан байна. Үлдсэн хэсгийг нь сойтог юм уу даавуугаар угаагаад тэгээд хуурай юм юунд альчуурн дээр ингээд тавьж гаргаж тавиад тэгээд тухайн альчуураараа бол энийг бол яах вэ гэхээр одоо хуурай болтол нь арчина. Хэрвээ тухайн уул ирийг маань нойтноор нь ингээд арчаад юм уу хооронд нь хураагаа тавьчих юм бол уул ир маань хоорондоо зэврээд одоо цаашаа дэм ашиглах юм боломжгүй болно гэсэн үг. Ингээд угааж цэвэрлээд хатаасныхаа ар дээр биднээс бол тухайн уул ирээ одоо юу гэдгийг дахиж ирлээд дараагийнхаа хоног одоо хяргах ийм процесс руугаа орно гэсэн үг.